Дараагийн мэдээ. За сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой зах худалдааны төвүүдээр баярын бэлтгэл үргэлжилсээр байна. За иргэн мөнгөн цэцгийн хувьд 3 зээгийнхээ хамт баярын бэлтгэлээ баазаж яваатай манай сурвалжлах баг уулзсан байна. За түүний хувьд харамснаас шалтгаалж тэрэгцэр дээр суух болсон ч зочдод өгөх бэлгээ өөрөө сонгохоор зорин гарч иржээ. Тэгээд эмээгээ авч явж байгаа учраас хажуунаас ядч эмээгээ өргөлцөөд өчн түрээд өчн авсан бараагаа бас хамт барай авчин тий. Хүүхдүүд чинь бас айгүй хөөрхөн мэдрэмжтэй. Тэгээ яг үеийнхээ хүүхдүүдийн бэлэг мэлтнээс сонголцох ч юм уу тэгээд тэрэгцэртэй хүнтэй хамт ингээд сар шинийн бэлтгэл хийгээ явахад айгүй хэцүү байна. Тэр бол айгүй хамгийн хүндрэлтэй эмзэг байна. Гарч орё гэхээр ингээд яг нөгөө тэрэгцрээр явах яг замаас эхлээл дээрэс нь машины зогсоол битүү төвцрэлтэй нойлын асуудал гэл ингээл аюу олон хүчин зүйл байна л да. Ахаар хамгийн эмзэг сэдв бол одоо Монголд бол тэр л замын асуудал. Үржлэн бэрхшээлтэй хүмүүс зогсоол алга. Одоо жишээлбэл ингээд яг ингээл машинаа тавиал дэлгүүрт орё гэхээр битүү ингээ машин ингээ юу яц учраас тэрнцрээр ирсэн явах боломжгүй. Бууд чимхэлтэнд бүгдээрээ ирж туслана. Эмээгээ гадар явъя гэвэл машинаараа үйлчилж өгнө. Тэгээ шинэ нэгэнд одоо саяны манай хоёр маань машинаараа үйлчлэн гэсэн маань шинэ хоёр нь бас эрэгтэй дүүгийн маань хүүхдүүд үйлчлэн гээд одоо ярьцсан байгаа. Тэгэл тэр мэргээ бүгдийн төдөлөөл. Бүгдээрээ ажил үргээ хуваал. Тий. Хүүхдүүд маань намайг ингээл явдаг. Энэ жилээр нөгөө харавчаал жоох ингээд сажилтаа тэрэгцэртэй явж байгаа болохоос ш. Хүүхдүүдэд голол өвчтөг тий. Ихэдээ бол энэ юуны надтай бол тийм үнтэй юм таралцсангүй. Энэ бол гайгүй, энэ бол боломжтой үнэтэй л. 20 мянган төгрөгийн оролт гээд. 20 мянган төгрөг. Сая сивэг бодинг сэлжгэн ийшээ бас бодин сонирхол ирлээ. За би ч юм тэгэл 10 марнаас ер нь бие дааж эхлэв. Тэгээ цуг яваал юм өргөх юм байл өргөлцөөл тэгэл цуг явдаг. Эмээтэйгээ хамт амьдрах ямар вэ? Ер нь тэгэл гоё штэ битүү жаргал эмээгээ харин төссөн. Тэр нь гоё. Тэгэл яг гүрийгээл явна. Сая нэг өчтөр Барсаас ундаа авах гад яваад яаж явах машингөө. Тэгэл Барсаас 8-20 пондоо өргөөд явхад хэцүү мөлий гар даараад. Эмээ гэртээ үлдэхээр би гэртээ жоохон үлдээл тэгээд ээж дэлгөл би ээжтэй хамт гардаг. Тэгээд сонирхолтой байдаг. Чи цагаан сараар яг эмээ дээр нь олон зочид ирэхэд яг юу хийдэг вэ? Зөөгч хийгээ тэгээд залгадаг.